Сайн байцгаана үзэгчдээ. Оллоод лиз такси шоу нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Манай энэ удаагийн зочноор захиалга дэnet хамтлагийн жүжигчин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Манлайбаатар оролцож байна. За энэ өдрийн мэнд. За энэ өдрийн мэндийг хүргэе. Оллоод лизийг үзэж байгаа үзэгчдээ бас энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр амралтын өдөр юу ч амарч байна? Ер нь л амралтын өдөр гэртээ байна дөө. Сая бас зоо хөдөөгөөр явж байгаа. Тэгээд жүжигийн бэлтгэлтэй байж байгаа. Өнөөдөртөө бол амарч байна. Тэгээд амрах хугацаанд бас энэ сайхан нэвтрүүлэгт урьж оролцуулж оллог хамт олон баярлаа. За баярлаа. Тэгээд сүүлийн үед одоо манлайгаар сонь сайхан юу вэ? Захиалга дэnet хамтлагаар уран бүтээл тийм ээ. Сонь сайхан юу вэ? Сүүлийн үед бас нэг тайз руу ер нь дэлгэц рүү нэг жоох яваад байна уу? Тийм, дэлгэц рүү ер нь үлээ явлаа. Тэгээд 2011 он бол 80 анги киноны зураг авалттай бүтэн жил байлаа. Тэгээд 12 он гарахын өмнөхөн Валентины захил гэж кино зураг авалтаа игээд 12 оноо дамнаад 2 сарын 8-наас сая 4 сарын их хүртэл бас Тэнгис өргөөс оюун дэлгэцнээ Валентины захил гэж романтик нийтмийн кино хийлээ. Манай тун амжилттай үргэлжлээ Сөдөө орон нутгаар бас яваад ирлээ. Тийм. Одоо бол шинэ жүжигийн бэлтгэлд орсон байна. 5 сарын 18, 19, 20 тавигдах жүжиг өмнө тавьж ирсэн. Нэгмэрхэн зохиол Ампул найруулагч тавьж ирсэн. Мөн бас дурдсан мөн найруулагч тавьж ирсэн. Дорнот аймгийн хөгжим драмын театраас дуулалтаар тавьж ирсэн. Нарийн ширээний ууц гэж сайхан бүжигний мэддэг зохиол байгаа. Энийг музик хэлбэрээр бас бүдгэн тоглох гээд бэлтгэлийн ажилдаа орцсон. Нэлээд шургуу явж байна. Энэ жүжиг маань болохоор ер нь инээд юм тий. Тухайн үеийн нийгмийн сайн мууг харуулсан сайхан жүжиг байгаа. Тэгээд энэ бол соёлын тэргүүний ажилтан Амбэ Мас продакшны жүжигчин соёлын тэргүүний ажил Эрдэнэ зан улсын драм Эрдэнэ театрын жүжигчин Гавьяат жүжигчин оюун дээрэгч маань тэгээд соёлын тэргүүнээс бям зогтох маань захиалга дэnet хамтлаг энэ бүрэн болгоноор оролцож байгаа. Сайхан жүжиг болох байх гэж бодож байна шүү дээ. Бас нэг үед бас киноч болж байсан баг тийм. Тийм. Нарийн ширээний ууц киноч болж байсан юм байна. Тэгээд их өрнөцөөр тавьж байгаа. Тайз, гэрэл, шийдэл бүжиг дуутай ер нь их тийм шинэлэг хэлбэрээр тавьж байгаа. Нэлээд шургуу орчоод өнөөдөр амралтын өдөр таараад сайхан байна. За тэгэхээр өнөөдөр манлам таксины жолооч хийх байгаа. Тэгэхээр одоо тайзан дээр тоглохгүй нөө кинонд тоглохгүй нөө зураг авахгүй нөө тийм ээ. Одоо таксины жолооч хийж зам дээр гар өргөсөн энгийн зорчигчийг одоо гэрт нь хөргөж өгнө. Манай таксины онцлог болохоор хүн таксин цогоо мөнгө өгдөг бол манай таксинаас буухтаа мөнгөтэй буудаг юм боломжтой шүү дээ. Ер нь үзсэн тийм. Үзсэн сонирхолтой нэвтрүүлэг. Би ч нөө 80 кинон дээр таксины жолооч болдсон шүү дээ. Тийм. Тэгэхээр ер нь аль аль талдаа жоохон дурчлаг байж магадгүй баг. Гэхдээ бас суусан зорчигчтой баярлуулах сайхан боломж олгож байгаа. Такси шоуны хамт олон баярлалаа. За баярлалаа. Тэр амьдрал дээр ер нь таксинд явж юу ер нь хэр жолооч вэ? Гайгуу гэж одоо ам гарах цаашаа юм ба. Яг бай тэгээд нэг дөрмээрээ яваал ингээл явдаж болоо. Энэ эхний үед бас нэг кинон дээр нөө зураг авалтын үед камерын тэндээс байрлаа бодлсон. Тараншааны нөхрөө ороод нэг машины зүгээр байхгүй болгосон шүү дээ. Доотлол нөө таг нь босч ирээд бараг ингээл 2-3 метрийн дэше. Эсээ. Урд камер бэхэлцэн. Тоглолтоо хийсэн ажил тасгаал буу. Тэгсэн чинь ингээд доотлынх нь гарыг далилгаад сүү юм бас дуун юм гэж хоёр тийшээ орлоо. Тэгж хөдөлчихсэн. Бас нөгөө спорт машинтай бид анхны зургуудаа авсан чинь дрифтийн бас кинг гэдэг нэг залуу зөргөөг залуу аюу гоё чейзер 105 тасаар ийм намхан газраас мөжигтэй зураг аваад куприйн хадлаа обуудын далилаад ийм нэгэн нөгөө спорт дуутай бөөн төлбөр мөнгө болоо сүултээ за боли хөөжсэн өөр машин олъё гэдэг өөр тэгээ зөөр Креста 90 аваад бид нар бүтэн буудганд ороод тоноглоод спорт болгоод тэгээд барьж кинонд 80 ангийн дурчлагдсан дуусгасан. За ер нь маллаг явуулах хэрэг байна уугүй юу гэж.
Одоо даатгалтай үстэй. Даатгалтай зүгээр. За тэгвэл яах вэ? Болж байна. За өрдсөн амжилтсэ. За тэгээд ямар хастай хоёр зорчигч малаатай таарч тийм ээ. Одоо гэртээ ажил төрлөө амжуулахад одоо манлаа мань хөргөж их юм байгаа тийм ээ. Тэгэхээр бүгд харцгаа үзэж та. За хөдлөө. За хөдлөе. За гарч. За сайн байцгаана. Сайн нэгдүгээр дэлгүүр тийш. Өсний нэгдүгээр дэлгүүрээ. 4 замаар төрч. 4 замаараа. За та хүнд энэ өдрийн мэндийг хүргэе. Такси шоуны анхны оролцогч боллоо. Тэгээ би энэ удаагийн таксины жолоочоор явж байгаа маа. Жүжигч манлаа гэж юм байна. Тэгээд харагдаад байсан. би хүрэх газар чинь гой хүргэж өгнө. Таксинд мөнгө төлдөг бол манай шоу бол мөнгө төлөхгүй, харин та бүхний мөнгөтэй болох боломжоор манай шоу бол хангах тийм зорилготой. Мөнгөтэй болоод буuna гэсэн үг. Тэгэхээр би та бүхэнд 3 тийм үетэй асуулт тавина. Эхний үеийн асуулт бол одоо тус бүртээ 200 төгрөг, дараагийнх нь тус бүртээ 500 төгрөг, дараагийн асуултууд тус бүртээ 1000 төгрөгийн 3 асуултууд байгаа. Тэгээд супер асуулт гэж нэмэлт асуулт орж ирнэ. Тэгээ манай такси шоунд амжилттай оролцоорой. Их мөнгө хожоод буугаарай гэж амжилт хүсье. За ингээд Тэндэг маш харагдаадсан. Горч ирсэн чинь. за тэгэхээр баяр үргийн азтай байна. Би ч гэсэн гоё хоёр оролцогчтой боллоо. За эхний асуултаа тавиа явчих гэж бодож байна. Эхний асуулт тус бүртээ 200 төгрөг байгаа. Бага хэмжээний захидлыг өөрөөр юу гэдэг вэ? Бага хэмжээний захидлыг өөрөөр юу гэж нэрлэдэг вэ? Бага хэмжээний захидлыг Баг хэмжээний цагтлаа. тий. Бага хэмжээний нэг захидал үлдээгээл захидал магтал. За баяр үргээ. Зурвас маш амжилттай эхний асуултанда маш амжилттай хариулж та 200 төгрөгийг одоогоор хоцсон байна. Хумхын орд хэдэн сарын хэднээс хэдний хооронд байдаг вэ? Хумхын орд хэдэн сарын хэднээс хэдний хооронд байдаг вэ? Хумхын орд. За би ер нь 3 тоолол явчихна. Орчуул. Тэр хоёр. Хумхын орд. За 1 Ихний ортой дараа. 2 7 сараас 8 сар дөө. За буруу байна. Энэ бол охны орд бол 8 сард байдаг. Би өөрөө охны орд л да. Тэгвэл 8-9 сар дөө. 1 сарын 20-оос 2 сарын 19 байдаг. За 2 дахь асуултанда бүдэрлээ. За 3 дахь асуулт. Драмын урлагийн гэгэн муза наадам энэ жил хэддэх удаага зохиогдож байгаа вэ? Манай урлагийнхны гоё наадам байдаг. Улсын драм Эрдмийн театрыг зохиодог. Шууд нэвтрүүлэг энэ төр байнга шуудаар гардаг. 3 сарын 27-нд бол театрын баяраар болдог байгаа. Олон улсын театрын баяраар. Хэддэх удаага энэ жил зохиогдсон бэ? 7 юу нэ? За би 3 тоолно. Хэцүү хариултыг авна. 1 2 3. За 5. за тун харамсалтай байна. 9 дахь удаага зохиогдсон байна. За 4 дахь асуулт. Хавар хэдэн сарын хэдэнд ханш нэх өдөр болдог вэ? Хавар хэдэн сарын хэдэнд ханш нээдэг вэ? Ханш нээлээгээл хүмүүс бэлгшээж уран дулаан ирлээгээл 4 сард. 4 сарын хэр. за яг тодорхой хэлнэ шүү. 1 2 За 4 сарын 6 ёо сүүлийнхаар авъя. 4 сарын яг хэдэнд вэ? Үгүй юу. 2 сарын 6. Гэтэ
Шинийн тэдэн гэж. Шинийн тэдэн гэж бол хариултан дээр нь багхгүй байна л да. Тэгэхээр он сараар нь гэхэд үүсдэг. 4 сарын 4 сарын за төхөөлөл эхний л хавцаа байна. Түрүү хэлсэндээ ах бол хэлсэн шүү дээ. 6-7 нарлаа хаа. За шиний 2 юм болоо. за 4 том сарын 2-ын. харамсалтай байна. 4 гэ түрүү хэлсэн байсан. За 6 нар ч авсан энэ асуултан дээр бүдэрлээ. За нэг дэх асуултын 5 дугаар асуулт. Адиа гараг гэж хэд дэх өдөр вэ? Адиа гараг гэж. Адиа гарагийг Бям гараг гэж. адиа гараг. За би 3 тоолол авчих. 1 2 3. За эцсийн вариантаар. Адиа гараг. Нэм гараг. За баяр хүргэе нэм гараг. Амжилттай байна. Бүтэн сайн өдрийг адиа гараг гэдэг юм байна. Мэдхгүй хүн байвал бас мэдэж аваарэ. Энэ бол тань мэдэх холбогдолтой асуултууд. За 2 дугаар үеийн асуултууд эхэллээ. Энэ бол тус бүр 500 төгрөгийн үнэтэй. Та 2 асуултанд хариулсан байгаа. За 500 төгрөгийн тус бүрдээ үнэлгээтэй асуултууд эхэллээ. Монголын нууц товчоонд бөхс нь бөөрөнд байг, цэр нь цээжинд байг гэж юу гэсэн утгатай үг вэ? Бөхс нь бөөрөнд байг, цэр нь цээжинд байг гэж юу гэсэн утгыг илэрхийлдэг байна. Тэ. Цэрэн цээжиндээ гэдэг лөө. Тэ. Нууц товчоонд бол тэгж бичсэн байдаг. За явлаа 1 2 Үнч барыг хэлсэн баг. 3. Яг байгаа юм байгаа байрандаа байна гэсэн утгыг илэрхийлсэн. Ах захтай одоо үнч бар. За тун амжилттай ах захтай. Тий ах захтай. Ах захтай гэсэн утгыг илэрхийлдэг юм байна. 500 төгрөгийн асуултны анхны асуултанд амжилттай хариуллаа. За 2 дахь 500 төгрөгийн асуулт. Хөгс өдөр романыг хэн бичсэн бэ? Хөгс өдөр. 1 2 Инженаш. Инженаш. За баяр хүргэе. Инженаш. Энийг бол Бангут нь хэлхийг болсон. уул нь их амархан асуултууд байх шиг байна. Мууддаггүй цорын ганц хүнсний зүйл юу вэ? Ерөөсөө мууддаггүй хүнсний зүйл байдаг юм. Хизээч мууддаггүй. Одоо бараг 100 жил байсан ч тэр үеэрээ байж идэг гэж бол хүмүүс ярьдаг юм. Хүнсний зүйл. Шингийн юм уу? Зүгээр Шингэн байж зүгийн бол. бол. За баяр хүргэе зүгийн бол. Үнэхээр гайхалтай байна. Зүгийн бол гэдэг бол үнэхээр юм. Бас дээр үед сонсож явахнаа бол зүгийн балыг бол ерөөсөө мууддаггүй хэдэн зуун жилийн дараач гаргаж ирсэн яг тэр тухайн анхны биетээр байдаг гэж ярьдаг юм байлаа. Ингээд 500 төгрөгийн 3 асуултанд тун амжилттай хариуллаа. Ингээд 1000 төгрөгийн асуултын үе эхэллээ. Энэ маань бол тус бүртээ 3 асуулт байгаа. За эхний асуулт 1000 төгрөгийн эхний асуулт. Ургах газар нутаг, унах газар худаг. Энэ онцлогийг таана уу? газар нутаг унах хусан хутгаа. Унах газар худаг. Унах газар. Ургах газар нутаг, унах газар худаг. За тооллоо 1 2 3. Төрсөн газар нутаг юм болов. Үгүй юу? За эцсийн вариантаар хариултыг авъя. Төрсөн газар уу? За харамсалтай. Төрөн юм болов. Биш байна. Хамхуул юм байна. Хамхуулыг л тэгж та ансгаар мэтэр тэгж таарахгүй. За 1000 төгрөгийн 2 дахь асуулт. Цэнхэр өнгийг ялгаж харж чаддаг ганц шувуу байдаг. Тэр нь ямар шувуу вэ? Цэнхэр өнгийг ганцхан ялгаж харж чаддаг шувуу байд юм байна. Ямар шувуу байдаг юм бэ?
Ер нь амьтад бол нэг хар цагаанаар хардаг гэж бид нар ярьдэн шүү дээ. Тэ? Тэр ер нь их том шоу жижиг үү? Баа бас төхөөлөх гээд байна. За ер нь бол жижиг бол биш. Том уу? Төхөөлөхөд бол жижиг биш юм байна. Шаазгаач одоо. За 1000 төгрөгийн 2 дахь асуултын хариулт сонсъё. 1 2 3 тоолгонд хариулах хэрэгтэй. 3 тоолол. Тийм шүүн болохоор цэвэр уу байж болох юм шиг байна. Яаж шүн юм бэ? Шүнэл гэж ярьдаг болохоос. Хэр том вэ? За тэгэж яах юм. За Шар шуу. Дунд зэрэг юм уу? А? За асуулт хариултыг авъя. Шар шуу. Шар шуу. За баяр хүргэе шар шуу юм байна. За тун амжилттай хариуллаа. Ер нь 1000 төгрөгийн асуултуудыг бол та хоёр хоёулаа хариулчих шинжтэй байна уу юу? Хэл мал гуравтайгаан байвал хэн баян бэ? Монгол баян гэж хэн хэлсэн бэ? 1000 төгрөгийн сүүлийн асуулт. Дорж байгаа юм. За баяр хүргэе. Дорж байгаа. Зундын дорж байсан. Энийг бол хүн болгон мэдэх баха. За. Тэгэхээр өнөөдрийн такси шоу нэвтрүүлгийн анхны оролцогч маань бол гэр бүлийн хоёр сайхан хүн оролцлоо. Ингээд супер асуулт эхэллээ шүү. Анхааралтай сонсоорой. Дэлхийн сонгодог урлагийн түвшинд очсон гэж үздэг Монголын цорын ганц дуурийг нэрлэнэ үү? А. Учиртай 3 толгой. Б. Ламбуга нулимс. В. Жаргалын зам. Г. Хөхөө намжил. Дэлхийн одоо түвшинд дуурийн хэмжээнд бичигдсэн гэж үздэг. За одоо би 5 тоолно. Яагаад тэгэхээр 5 тоолох. За 1 ламгоо нулимс. Нэг нь Учиртай 3. Учиртай 3 болохоор нөгөөх нь гэр Юу? Жаргалын зам. жаргалын зам. За би 5 тооллоо. За энэ сайхан дууруудаас аль нь одоо дэлхийн түвшинд бичигдсэн гэж үздэг юм болоо? 1 Их дээр үе төгжсэн тий. 2 3 Учиртай 3 толгой. Учиртай 4 Учиртай 3 толгой. 5. За эцсийн хариултыг сонсъё. Учиртай 3 толгой. Том харамсалтай байна. Учиртай 3 толгой гэд хэлсэн. Уул нь сүлд нь Хөхөө намжил гэсэн. ламбуга нулимс гэж танаа нөхөр бол их гоё бодож хэлсэн. Харамсалтай байна. Зүгээрээ. Зүгээр. Энэ сайхан дөрүүдийг бас мэдж явах тань мэдхийн холбогдлолтой бас сайхан асуултуудыг бэлдсэн байна. Би ч гэсэн асуултаа мдээгүй явжсэн. Хүн суулгах гал ингээл сая такси нартай бөө юм бол шүү дээ. За таксины жолооч манлаа маань ямарсан эхнийхээ зорчигчийг маш амжилттай аваад ирлээ тийм ээ. Сая зам жоохон буруу сонгоод тойроод ирв яв. Үгүй юу яасан? Би хоёр зорчигч аваад нөхрийн дөрвөн зам дээр буулгаад эхнэрийн нэгдүгээр дэлгүүр дээр буулах байсан байхгүй юу? Тэгсэн чинь хоёулаа нэг асуулт хариултанд хариулаад цуг явъя гэж. За өнгөрсөн гэд. Тэгээ тэр чигээрээ явчлаа. Тэгээд За зорчигчтойгоо танилцъя. Бацар гэдгээ. Тий. Манай хүнийг Профессор. Хаана үү дээ? энэ ажил энэ ардталтай офисын хүнсний ардтал. За. Барилгын зураг төсөл ирэх. Дараагийн манай олон талын такси шоу нэвтрүүлэгтээ таарлаа. Дээрээс маань жүжигч манлаа манд таксийн жолооч үйлчлээ шүү дээ. Суухдаа та мэдчихгүй юу бас. Нилээ наашаа чишээ хараад тах шиг байсан шүү дээ. Би ч анзаарсангүй л да хойно явж ирсэн болохоор авгаагаас суухлаар л дагаа суудсан чинь юм нэвтрүүлгэнд сансаргүйгээр орчлоо. Яг баяртай байна. Тэгээд Асуулт юу нэг хэрэг хүн санагдав. гоо яхаа зүгээр жирийн их энгийн асуултууд байна тэгээд Санагдлаа гэсэн. Тийш хариулаад хэлээ. Дахиад За манай жолооч одоо зорчигчд маань одоо хэдэн төгрөгийн асуултанд хариулаад хэднэр энэ бол 200 төгрөгийн нэг асуулт, 500-гийн 2 асуулт, 3 асуулт, 1000-ийн 2 асуулт гэдэг. Нийт 4900 төгрөгийн
мөнгө хожих асуултууд яг супер асуултанд ороод тэгээ бүдэрсэн. За яг одоо харамсгүй байх уу тийм ээ? Тийм нэвтрүүлэгт орлоо. Үнгүү сайхан өргөллөө шүү дээ. Тийм шүү дээ. Хамгийн гол нь ингээд оролцож гин гэдэг чинь л бас тийм тэгээд бас баяртай байна. Тийм тэр нь гол мөнгө төгрөг нь гол биш. Тийм танай нэвтрүүлэгтээ ингээд таалцсан даа. Тийм. За тэгээд маань нэвтрүүлэгтээ өгөөж гişг гэж компани хамтран ажиллагаа. Тэгээ маань нэвтрүүлгийн одоо зорчигчдод одоо энэ Тамексын сайхан жуусны дээжсийг та бүхэндээ бэлэг болгож байгаа. Ингээд 4-5 төрлийн жуусыг та бүхэндээс бэлэг болгож байгаа. Тэгээ маань нэвтрүүлэгт оролцсон баярлалаа. За баярлалаа. Цаашдаа чи ажил хөдөлмөрөөс өндрөөс өндөр амжилтыг хүсье. За мөн дээрээс нь Куркума гэж жуусыг та бүхэн мэднэ тийм ээ. Одоо та бүхний хүүхдэд одоо эрүүл өсөнд хорноход нь куркума витамин маш их хэрэгтэй. Тэгээд энэ хүү жуусыг бас та бүхэнд бэлэг болгох гэж байгаа. За энийг бол одоо оруулж ирдэг компани Super Drug гэж компани байгаа. Мөн дээрээс нь одоо бас ийм Happy Juice гэдэг сайхан жуусыг оруулж ирж байгаа. Тэгээд та бүхэнд ажил хөдөлмөрт өндрөөс өндөр амжилт хүсье бас. Одоо энэ хүүхдүүд чинь хэрэгтэй витамин байгаа тийм ээ. Хүүхдүүд чинь бас эрүүл их витаминээр тий. Энэ сайхан жуусээр сайхан витаминынхаа хэрэгцээг хангаж шүү дээ. Банк хөгжлүүлэгч болоорой. Ааха баярлалаа. Тэгээд оллоо телевизийнхаа хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Улам сайхан нэвтрүүлэг хийгээрэй. Тэгээд брэнд нэвтрүүлэг улам сайжруулаад улам сайн нэвтрүүлэг хийгээрэй. Хичээл үзээ өрөө өдөө. За баярлалаа. Та хоёртоо ч ихсэн авч явсан. Найрын ширэнэ уцаад тэгээд төгс төгөлдөр сайхан бүтээл болгоорой. За тэгээд ажлаа за баярлалаа. Амжилт. За мандаа одоо дараагийнхаа зурчийг ханаасгүй. Дараагийнхыг одоо ийшээгээ явуул яах вэ шүү дээ. Тэнгисийн нэгээр байгаа баг. Одоо сая бас нэлээд дурслаггүйтай бас такси чинь нэгдүгээр игнэгээр сүулдэ марцсан. 2-3-аараа давчих. Нэрээ би чи хүн авах ёстой шүү. Тэгжээс нэг хүн авалж авлаа. Харин ч бас дажгүй гэр бүлийн хүмүүс аваад яриа өрөөтэй бас сайхан асуулт хариултаа. Бас сайн мэддэг хүмүүс юм. За дараагийнхаа зурчийг авъя тий. За. Наасан байсан. Хаашаа боо. Чараа нэг зөвшөөрөл аваад тахөө. Би энэ такси шоу гэж нэвтрүүлэг хөтлөж байгаа маа. Тэгээд та хоёр оролцогч нь болоод орчих тахөө. Хүн олддгүй явуучлаарай. Ханиндаа явж байгаа юм чи гоё асуулт хариултанд хариулаад тэгээд таксинд мөнгө өгдөг бол би та хоёрт мөнгө өгнө. Оо за. Зөвшөөрөл авчаа албаасаар. Оролцоо. Манайх бол хитгэн асуулт байх шүү дээ. Танд хитгэн асуултанд хариулаад болоо. Хариулж. За. Тийм явж. Баярлалаа. Тэг би жүжигч мандаа гэж юм байгаа мó. Хараад танилалтай. За. Нэгдүгээр багц асуулт бол тус бүр 200 төгрөгийн одоо үнэтэй асуултууд байгаа. Хоёрдугаар багц нь 500 төгрөг, гуравдугаар багц нь 1000 төгрөг гэсэн асуултууд байгаа. За эхний багцаасаа эхлээд явъя гэж бодож байна. Оролцогч нар маань бэлэн үү? Бэлэн. Бага хэмжээний захидлыг өөрөөр юу гэдэг вэ? Эхний асуулт 200 төгрөгийн одоо нэг загтал бага хэмжээний загтал үлдээгээд явлаа л гэдэг шүү. Дургас. Баярлалаа. Баяр хүргэе. Эхний асуултанд 200 төгрөг ажиллаа. Баярлалаа. Баяр хүргэе. За 200 төгрөгийн 2 дугаар асуулт. Хумхын орд хэдэн сарын хэднээс хэдний хооронд байдаг вэ? Хумхын орд хэдэн сарын хэднээс хэдэн сарын хэдний хооронд байдаг вэ? За ястай нэг бид. Юу яаш та чи хэдэн сард төрлөө? 4 сарын хэн үдээ? Хань. Тэгвэл би юу нөхгүй 5 сарын хөр заяа. Тэр чин хумгчд хаана? За 3 тоолгонд явал 1 2 Хонноос хэлт юм билээ ордууд чинь. Хоног хөр гэдэг 3 чи хэдэн сар? 8. Таац шүү.
8 охины орд байдгийн харамсалтай байна. 1 сарын 20-оос юу яадаг шин. 1 сарын 20-оос 2 сарын 19-ны хооронд байт юм байна. За Хумх гэдэг бодсонгүй. за тэгвэл 3 дахь асуулт. Драмын урлагийн гигэн муза наадам энэ жил хэддэх удаага зохиогдож байгаа вэ? Гигэн муза гэж наадам болдог. Энэ жил хэд дэх удаагаа болсон бэ? Энэ жил чигдэг жил боллоо. Тэгшэрсэн тав байсан байна. За төхүүлээд үл сондгоо байсан. Сонгоо байсан. Сондгоо байсан. За 9. Баяр үргийн 9. Үнэхээр гайхалтай байна. 9 дахь удаагийн наадам үнэхээр гайхалтай болж өнгөрсөн. Тэнгэрийн хүү гэж жижиг бол ихэнх шагналыг авсан. Тийм баярлалаа. За 200 төгрөгийн 4 дахь асуулт. Хавар хэдэн сарын хэдэнд ханш нэх өдөр болдог вэ? 4 сарын 4-нд. Баяр үргийн ямар гайхалтай өсгөөчүүд оролцож байна. Өсгөөчүүдэд баярлалаа. 4 сарын 4 үнэхээр гайхалтай байна. За 200 төгрөгийн 5 дахь асуулт. Азия гараг гэж хэд дэх өдөр вэ? Азия гараг одоо бидний ярьдгаар хэд дэх гараг вэ? 2. Биш үү? Нэгдэх үстэй. Нэгдэх үү? За би та хоёрт бодох хугацаа өгье. 3 тоол. Таал мэдээ. Сугар чир гэдэг. Сугарын 3 өдөр идэх. Гээл явдаг юм те. 1 Хагас өдөр юм уу? 2 3 за Хагас өдөр гинэ. за уучлаарай харамсалтай байна. Бүтнээсээ өдөр байсан Өдөр байна. өдөртэй хагас өдөр л дээ. За 200 төгрөгийн 1 Нэг Хоёр. гайхалтай байгаа. 3 асуулт амжилттай хариулсан. Одоогоор 600 төгрөгийг хоцсон явна. Ингээд асуулт 2 500 төгрөгийн үнэтэй асуултууд байгаа. Монголын нууц товчоонд бүхс нь бөөрөнд байг, цэр нь цээжинд байг гэж юу гэсэн утгатай үг вэ? Бүхс нь бөөрөнд гэсэн үг шүү дээ. Цэрэн цээжинд одоо нэг утгыг илэрхийлнэ л дээ. Ямар утгыг За илэрхийлдэг? энийг ста мэдгүй. 1 2 Ста мэдгүй. Дараагийн асуулт. 3. За энэ бол яг хуу ах захтай байх гэдэг утгыг илэрхийлдэг юм те. Бүхэн бөөрөнд цээжинд. За 500 төгрөгийн 3 дахь асуулт маань 2 дахь асуулт маань Хөгс өдөр романыг хэн бичсэн бэ? Хөгс өдөр армоныг аха өгс өдөр. За 3 тооллоо. 1 2 мэдгүй юм байна уу? 3. За хариулт байна уу? Хариулт байхгүй. Хин гинэ? Мэдгүй гинэ хариулт байхгүй. Мэдхгүй. Инженаш гэж бичсэн байна. За сүүлийн 500 төгрөгийн сүүлийн асуулт юм. Анхааралтай сайн сонсоорой. Мууддаггүй цорын ганц хүнсний зүйл юу вэ? Одоо бараг 100 жил байсан ч тэр үеэрээ байж идэг гэж бол хүмүүс ярьдгийг. Хүнсний зүйл. За 3 тоолоо явчих. За арх. Өсгөөчүүдээ. За 1 Арх дарсны л. 2 3 Арх дарсны л юм байна. арх тарсан. Харамсалтай байна. Арх юун жоох уудаг юм. Гүй. Модсгүй игээд Дарах туусан ам тараад идэг үстэй. Аа тийм. тэгж яриад шүү хүмүүс. Юу вэ? Цорын ганц гэсэн чи зөвгийн бал. Оо тийм. Зөвгийн бал ерөөсөө мод. одоо яадаг юм байна л да. Нэгтрал одоо 5 10 жил хадгалсан шүү дээ. Цагаараа бүр ингээд бужигнаа байна. Тэрийг ерөөсөө буцал суусанд хийгээл авахд анхныхаа төлөөрөө байж идэг. Тийм ээ. За анхны эхний асуулт 1000 төгрөгийн эхний асуулт. Ургах газар нутаг, унах газар худаг. Энэ онцгойг таано. Ургах газар нутаг, унах газар худаг. За хариултыг сонсъё. Баггүй. Шудраг байна уу? За хамхуул юм бэл. Хамхуулаа. Хамхуул тийм. Нүг бүнэг Хийсэл явж байгаа шүү дээ. Хамхуул хэлдэг юм лээ. За 1000 төгрөгийн 2 дахь асуулт. Цэнхэр өнгийг ялгаж харж чаддаг ганц шувуу байдаг. Тэр нь ямар шувуу вэ? Цэнхэр өнгийг ганцхан ялгаж харж чаддаг шувуу байд юм байна. Ямар шувуу байдаг юм бэ? Ер нь бол амьтад чинь хар цагаан хардаг гэж бид нар ярьдаг шүү дээ. Цэнхэр өнгийг л амар ялгаж харддаг юм байна л да. Монголд байдаг шүү юм болов. Монголд байдаг. шар шуу юм. Баяр үргийн шар шувуу. Яа. Яа, гайхалтай. 1000 төгрөгийн 2 дахь асуулт. Шар шувуу. За 1000 төгрөгийн 3 дахь асуулт. Энэ бол аюу амархан. Хэл хэл мал гуравтайгаан байвал хэн баян бэ? Монгол баян гэж хэн хэлсэн бэ? Зундын дөрж байлаа өстэй. За баяр үргийн зундын дөрж гайхалтай. Асуудлаа танаас. За супер асуулт.
дэлхийн сонгодог урлагийн түвшинд очсон гэж үздэг Монголын цорын ганц дуурийг нэрлэнэ үү? А. Учиртай 3 толгой. Б. Ламбугай нулимс. В. Жаргалын зам. Г. Хөхөө намжил. Ламбуун нулимс. Ламбуун нулимс, Нэг нь хөхөө намжил, учиртай 3, жаргалын зам гэсэн дүрм зохиол. За сайн бодож байгаарай. Энэ бол супер асуулт учраас та бүхнээс боломж олгоё. 1, Хөхөө намжлал биш. 2, Жаргалын зам л их 3, сонсогдоод байна. 4. ламбуун нулимс. 5. За эцсийн хариултыг сонсъё. Супер За ламгуун нулимс. баяр үргийн ламбуун нулимс. Яа нотыг чи. За үнэхээр гайхалтай. За манлаа ямар ч хоёр дахь зорчигчээ аваад ирлээ. Ер нь бол нэлээд зорчигч болбоо нэлээд явсны эцэс зорчигчод оо. Нилээ явлаа шүү дээ. Бараг цаг явбуу тий. Тэгжээч харин өнөөдрийн оролцогч маань бас эхний оролцогч гэр бүлийн асууд байсан. Хоёр дахь маань хамт ажилладаг юм. Хоёр сайхан бүсгүй оролцлаа. Хоёр бүсгүйдээ баярлалаа. Такси шоуны өнөөдрийн бас жолоочоор би явсан. Тэгээд надтай бас таарсан хоёр баярлалаа. Аз жаргалыг хүсье. Асуултууд юу хэцүү байсан. Ерөнхийдөө бол зарим нь мэдэхгүй байх шүү. Энэ хоёр шудраг юм л мэдэхгүй. Дараагийн л. Хоёр зорчигчтой танилцъя. За намайг Мөнхөрдөн гэдэг. Энэ хорлолтой экспериментээр зүг ажилладаг Орсын компани. За санаанд гол юм болчлоо. Гайхаад л одоо хоёулаа ингэ сандраад явж байна. Бас яг азтай байлаа шүү. Түрүү зорчигч болохгүй нэлээд удаан хотоор тойрч явдаа л да. Тэгээ өдрийн цагаар болохоор бас магадгүй хүмүүс ажиллая гээд ажил дээр сууж байгаа хаа та тий. Тэгээ явж одоо хоёр эмэгтэй хүн таарлаа шүү. Нөө баяртай байна. Санаанд гол ачлаа. Яа тэгээ манай хоёр хитэн асуултанд хариулаад хитэн дүү байсан ба. Ер нь 2600 төгрөгийн асуултанд хариулсан. Нийт 500 мянга 200 асуулт авсан. Тэгээд супер асуултанд авах гэсэн чинь орё гээд тэгэл 2600-аар 2000 үржүүлж авахаар болсон. Супер асуултаа хариулсан. Тэгээ за баяр үргээ. За 5200 төгрөгийг гардуулна. За ямар ч сан асуултанд хариулсан 5200 төгрөгийг тийм ээ. Мандаа мань гардуулнаа. Болоогүй очиж гээд. За баярлалаа. Таксигаар зүгээр мөнгө төлөө явдаг бол манай шоу ч гоё штэ. Асуулт тань мэдгүй асуулт хариултууд үзэгчтэй бас гоё мэдээллийн хажуугаар ингээд мөнгөтэй болчихсон. Тэгээд үнгүү хөргүүлсэн юм гоё болсон. Холбогдсон төлөв байгаа. За баярлалаа. Та нарт ажлын өндөр ажил төсөө. За баярлалаа. Чамд урлагийн ажил төсөө. За баярлалаа. За тэгээд маань нэвтрүүлэгтээ бас өгөөж гişг гэж компани хамтран ажиллагаа. Тэгээд Туркусын хүү Тамик гэж энэ жүүсийг одоо энэ төлөж оруулж ирдэг. Өгөөж гişг компаниас манай нэвтрүүлэгт оролцсон. Нөгөөд байгаа мó. Тийм. Маань нэвтрүүлэгт оролцсон зорчигчдод өгөөрэй гэж юм гоё жимс. Жимсний амттай. За баярлалаа. Энд чинь азтай өдөр үгүй. Одоо 5 төрлийн жимсийг тав хүнд өгч байгаа шүү дээ. 5 төрлийн юм байна. За баярлалаа. Тэгээд байнгын хэрэглэж өдрөө. За тэгнэ. За баярлалаа. Яа тэгээд хүн дээрээс нь Туркума гэж одоо хүн болгоны мэдэн дээ. Энэ хүүхдийн битмийн мэдэг тийм ээ. За. За энэ Хүүхдээ. за тэгвэл одоо энэ хүү битмийн мөн дээрээс нь Happy Juice. Энэ хоёр брендийг одоо манай нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа. Super Truck компани хамт олноос тавхандаа бас бэлэг болж байгаа. Тэгэхээр тавхны хүүхэд бас тийм ээ. Эрүүл сарууд өсөлт хоригдоход хамгийн хэрэгтэй битмийн нэг байгаамаа. Ингээд бас байнгын хэрэглэж удаараа. За баярлалаа. За баярлалаа. За ямар ч баярлалаа. Ажлын өндөр амжилтсан яаж байгаа юм. За баярлалаа. Баяртай. За тэгээд мандад ямарсан баярлалаа. Өнөөдөр мөрөгчлөө өөрчилж тийм ээ. Таксины жолооч хийсэнд маш их баярлалаа. Бидний урилгыг хүлээж авч маань нэвтрүүлэгт оролцсонд бас баярлалаа. Тэгээд танаа хамтлагийн хамт олон тийм ээ. Мөн дээрээс нь одоо бэлдэж байгаа жүжигтэн амжилттай тийм ээ. Манай үзэгч олон түмэнд хүрээсэй гэж өрөөдийг бас дэвшүүлье. Тэгээд манаас өгөөж шиг компани гарын бэлгийг тамирч үсийг мандатаа бас гардуулъя. Тэгээд урлагийн Анжела бурхан ивэх болтгоо. За баярлалаа. Өндөр амжилт хүсье. Их баярлалаа. Энэ гоё нэвтрүүлэгт зурж оролцуулсанд баярлалаа. Ер нь дээхэн үед бол жолооч гэж мэрэгжил байсан. Одоо бол хэрэглээ болсон гэдэг. Хэрэглээ гэхээсээ илүү бас тэр соёлтой замын хөдөлгөөнд оролцож тийм ээ. Дүрмээрээ явж сайхан бас бие биенээ хүндэтгэж яваарай манай жолооч нар. Хүн болгон жолооч болсон цаг бие биенийхээ дээр дор орно гэж юу аах вэ? Сайхан бие биенээ хүндэтгээд явж байгаарай. Тэгвэл ингээд төвчрлгүй сайхан явна шүү дээ. Бас тэгээд бас алтан шар зам өөдрөг өлзийтэй байх болтугай. Танаа нэвтрүүлгийн хамт олон бас баярлалаа илэрхийлье.
оллоотой үргэлж хамт байгаарэ. Баярлалаа. Тэгээд түрүүгийн бас бодж илаа нэвтрүүлгийг хэлэхэд бас хэдэн машин ивдсэн гэж ярьж байна. Ер нь 2 машин ивдсэн. Айгу угаасаа гэсэн тэр наргаа байлаа тийм ээ. Тэгээд бас юу яаж ч шүү дээ. Бид нөгөө нэг улаан унаад байдаг машин маань тоглоод бид нар яг би нэг уралдаанд явах үед босны тагийг авдаг байхгүй юу? Зохиол дээр тэр чигээрээ тагаа хөдөө хаяад авчихсан. Маслаа цацаа. Мотороо зохиолынхаа алдаад маслын гэрэл асаал гэсэн. Тэгээ гайхаад хопотоос өгсөн чинь нийл масл цацсан. Яг таггүй юм шиг. Энэ машин бол машин биш боловсон биш гэж. Машин бол бас нөгөө сайн мэдэхгүй бол хэцүү л дээ. Одоо нөгөө зүгээр нэг тий хааз гიშгээл торомсгаж явахаасаа илүү арчлан тэгэл бас нөгөө ажиллахаа байна шүү дээ. Үйл бол бүр хэцүү. Тэгэлгүй яах вэ? За тэгээд мандатаа ямарсан баярлаа. Үзэгчтэй такси шоу нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарыг түрээд өндөрлж байна. Манай энэ удаагийн зочноор захиалга таны хамтлагийн жүжигчин Монгол Улсын соёлын төвийн ажилтан Манлайбаатар оролцлоо. Ингээд Манлайбаатарт амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Такси шоу дантаа хаанчлаар мэдгэн шүү. Баярлалаа үзэгчтэй. Баярлалаа.